цаануу Бэйн дуулсан Мой дууны гитарын хичээлийг үзүүлье. Дуунд ашиглах аккордуудаа сурцгаая. 4 аккордыг ашиглаж байгаа. Эхнийх нь до мажор. Тэгээ соль мажор. Си севт. Тэгээ ми минор. За интро хэсгээ харцгаая. Аккордууд дээр таталт хийж явна. За эхнийх нь жишээ нь до мажороо барьчаад 5 дахь утсыг татаад тэгээд 4-өө татаад татчаад шууд хамар он хийн. Тэгээд 3 дахь утсаа татаад буцаагаад 4 дахь утсаа татаад за дараа нь хаа ингээ хатсанч болно. Тэгэхээр 1 2 3 4 ийм болно гэсэн үг. За дараа нь соль мажороо барина. 6 дахь утаснаас яг энэ таталтаа хийн. Одоо 5 дээр хаамар он хийн гэсэн үг. Хуруугаа аваад тэгээд 4 буцаад 5 хаа. Ийм болно гэсэн үг. За дараагийн аккорд нь мэдээж C sharp байгаа. Энэ дээрээ ч гэсэн заавал энэ 1-р утсыг ашиглахгүй учраас тавихгүй байж болно. Гэхдээ мэдээж тавиад тоглолцвол дараа нь цохилт ашиглах юм бол хэрэгтэй. За C sharp-ээр адилхан 5 дахь утсыг татлаа. 4 дээр хамар он хийн гэсэн. Тэгээд 3 4 хаа. За одоо харин яг энэ аккордноосоо зөвхөн ядам хуруугаа үлдээ чинь. Тэгээд ядам хурууж 3 дахь утсан дээр байгаа. Шууд эндээсээ 3 дахь утсаа татаад слайд хийн. Гусуулна гэсэн. 4-р лад руу гусуулна. Тэгээд буцааж 1-р хуруугаа яг энэ байранд тавиад 2-р ладан дээр тавиад 3-р утсаа дахиад татна. Тэгэхээр за одоо хуруугаа аваад 3-р утсаа хооснд татаад хамар он хийн. Ийм болох нь. За тэгээд дахиад хуруугаа аваад 3-р утсаа хооснд татаад тэгээд 4-р утасны 2-р ладан дээр хуруу тавиад 4-р утсаа татна. Тэгэхээр 1 2 3 4 ийм болно гэсэн үг. За нийлүүлээ сонсъё интро хэсгээ. За ингээд дуусчаар буцаагаад до мажороо тавихад амар байгааз хуруугаа энэ 2-р хуруугаа тавьчих юм бол шууд 12 хуруугаа нэмж тавиад үргэлжлүүлээд за ингэ яваад байна гэсэн үг. Жишээ болгоод дуулж үзцгээе. Болохоор ч намайг хүсдэг болохоор ч түүнийг орлуулах гэсэн юм намайг орлуулах гэсэн юм гэхдээ нүд чинь арай өөр. За ингээд дуулаад энийг ингээд үргэлжлүүлээд хийгээд дуулаад ах юм бол хамт дуулахад жоохон хэцүү. Магадгүй найз чинь дуулаад чи өөрөө тоглож байгаа болно. За эсвэл хоёр найзтайгаа хамт гитар тоглож байгаа тохиолдолд нэг нь энийгээ яваад нөгөөх нь зүгээр цохилт хийж болно. Доошоо дээшээ тэгээд хаана тоонд үзүүлэх юм бол 1 2 3 4 1 2 3 4. За тэгээд хоёр гитар жишээ тоглох юм бол нэг нь энийгээ хийн нөгөөх нь энийгээ ийн гэсэн үг. Тэгэхээр 1 2 3 дээрээ яг зэрэг зохино. 2 3 4. За ингээд хамт тоглоо явж болно. Тэгэхгүй ганцаараа гэвэл ерөөхдөө цохилтоо сонгосон дээр шүү. За цохилтоор нь дуугаа яваад үзье. Хамгийн гоёлчороо зүгээд ирээч. Тэд өстэй болохоор чинь, урд өстэй болохоор чинь, намайг хүсдэг болохоор чинь. Түүнийг орлуулах гэсэн юм, амиа орлуулах гэсэн юм. Гэхдээ
бодолд чинь нэрэ өөр хүнээс нугаад хайрсан болохоор араас ирүүнийг орхоор миний бодолд чи торхоор сүгнэн торхоор чи над руу нэг л үг хардагсан гисэн дурсан ч дурсан цэцэг хагдарсан миний сэтгэл батарсан надаас цас гарсан хаач би олоод чиний нэрээс сурсан. За одоо энэ үгэлтгийг нь олол үнэхээр мэдэхгүй байна. Тэгэхээр та бүхэн өөрсдөө дуугаа мэдж байгаа юм чинь. Санийхаа дөрөв аккордыг л ингээл үргэлжлүүлээл, тойруулаад тоглоод ах юм бол ямар ч байсан энэ дуунд чинь тохирноо. Тэгээд өөрсдөө бас гоё цохилт таталтууд нэмээд илүү гоё баяжуулаад тоглоно гэж найдаж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Асуулт тодруулах зүйл байгаа юм бол сэтгэл хэсэг бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа, баяртай.